орлогын асуудал. Өнөөдөр бид нар өнөө авч байгаа цалин хаанаач хүрэлцэхгүй шүү дээ. Жишээ нь ингээд манай гавьяаныхаа амралтанд гарсан ахмадууд маань тэтгэврийнхаа нэг 400 гаруй мянган төгрөгөөр махан аваад хүнсний ногоогоо авч дийлэхгүй. Тэгээ ийм цаг үед Улаанбаатар хот иргэдийн эрх ашигыг яг энэ цаг үед хамгаалахгүй бол өөр хэн эдний төлөө явах ёстой. Тийм учраас бид цаашид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд нь ажиллах ёстой шүү гэдэг бас онцгой анхаарч ажиллах ёстой гэдэг бас онцч хэллээ. Тухайлбал та бүхэн анзаарч байгаа. Сквадр талбай дээр бид нар нэг л их асар бариад байдаг. Хоол хийж зараалаад байдаг. Өдрийг хоол хийж худалдаж авах иргэдийн тоо чадвар чансаад иргэдийн тоо өдөр хүртэл буурч байна. Тэр үед бид нар дахиад энэ ажлуудыг хийсээр байх юм. Дахиад боржоороо солисоор л байх юм. Дахиад зүг зүгээр байгаа явган замуудыг бид нар зардал гаргахгүйгээр энийг сольж байгаа маа гэж худлаа хэлж иргэдийг хуурсаар байх юм. Үгүй шүү дээ. Харин бодиттой бид нар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. За удахгүй төсвийн додтол орж ирнэ. Тийм учраас төсвийн додтолоор энэ төсөл хөтөлбөрүүдийг оруулж ирэх ёстой шүү гэдгийг нэгдүгээр онцгой анхаарч ажиллах ёстой. За нөгөө талдаа бид нар тэтгэврт гарсан ахмадуудаа бид нар цалинтай орлоготой байх боломжийг Улаанбаатарт бий болгох ёстой. Японд хийдэг шүү дээ. Бид нар ингээд Японд гадаад очиод нөгөө хэлийн байгууллага дээр очиход ахмадууд байдаг. Такси барьж байгаа ахмадууд байдаг. Энэ тэн төрийн байгууллагад үйлчлэг авах гэхээр ахмадууд байдаг. Энэ чинь төрийн бодлохоор ахмадуудаа дэмждэг. Ингэжээж бид нэр иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна. Дээр нь оюутнууд байна. Гэхдээ оюутнууд чинь ажил хийжээж амьдралын зах зугаас ойлгодог байхгүй. Гадаадд ерөөсөө тийм шүү дээ. Тийм учраас эрт ажлын гараа дээр гарцсан алдаж онож эрт үздэг амьдралын зөвийг одоо олж чаддаг. Тийм учраас энэ оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор нь бид хангаж өгөх ёстой гэдэг нэгдүгээрт анхаарах ёстой гэдэг би онцолж байна. За хоёрдугаарт Улаанбаатар хот зардлаа бууруулах чиглэлээр ажиллаа. Цаг үе өөр болсон. Дэлхийн эдийн засаг хямарч байна. Дэлхийн дайн тулаа, ормозын хоолой гэд энэний үр дагавар дэлхийн одоо инфляцийг нэмэгдүүлж чинь дээр нь валютын нөөц бид нар буурч эхэлнэ. Энэ үед бид нар юу хийх ёстой? Ялгаагүй Улаанбаатар хот зардлаа бууруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. 99 аж ахуй нэгж байна. 1.6 тэрбум төгрөгийн зардалтай, 400 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн алдагдaltaй байгууллага байна. Энэ байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Ямар хэрэгтэй Улаанбаатар хотын иргэдэд энэ байгууллага байснараа зүгээр нэг агуулгах ажиллаж байгаагаараа 1.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж идэг. Энэ байгууллагыг татан буулгахгүйгээр Улаанбаатар хот зардлаа хэмнэсэн зардлаар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж чадахгүй. Учраас энэ байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Шийдлийг ерөөсө гол нь. Хэрвээ энэхээр энэ Улаанбаатар хот хэрэгтэй гэж үзэж байгаа бол орлогод нь нийцсэн үйл ажиллагааг нь зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Улаанбаатар хот цаашаа явахгүй. Тийм учраас энэ 99 байгууллагуудыг татан буулгах, тоо хэмжээг нь цөөлөх, ажилтны орон тоог нь багасгах, тэр хийцгүүрээ сууж байгаа төрийн албаа агчийг чөлөөлөх ёстой. Харин үүний оронд чин сэтгэлээсээ ямар нэгэн татлаа түлхээгүйгээр төрийн төлөө тангараг өргөөд ажиллаж байгаа төрийн албаа агчдыг дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлд нь одоо бид нар ажиллах ёстой шүү гэдэг ил. За хамгийн сүүлд бид нар иргэдийн төлөө ажиллаж байгаа юм бол иргэдийн хүссэн хүлээж байгаа зүйлтэй нийцж ажиллаа явуулах ёстой. Энэ юу юм? Хулгай. Энэ мега төсөл мега хулгай болсон юм болоогүй. Энэ тендерийн хулгай. Гэхдээ нэг эзэмшигчтэй 2 компани 38 удаагийн тендерийг Улаанбаатар хотоос авчт юм биш. 60 тэрбум төгрөгийн. Тэр компани үнэхээр чин шударгаараа яваад аваад байна уу? Аль эсвэл авилга ашиг сонирхол цаана байна уу байхгүй. Энийг яаж шийдэх ёстой? Шийдлүүд ерөөсөө иргэдийн сонсгол. Иргэдэд бүх зүйлүүд нээлттэй байж ээж бид нар асуудлын голыг олно. Иргэд хамтдаа шүүжээж мөн бишийг нь тодорхой болно. Ингэжээж Улаанбаатар цаашаа явна гэдгийг онцолж байна. Баялгаа одоо ингээд хянах хэрэгтэй гэж яриад байна шүү дээ. Уг нь хянах хэрэгтэй нийслэлийн иргэдийн хурал нь ажиллаа хийхгүй одоо нэг оронд гэж ярьдаг шүү дээ. Дийлэх төлөөлөгчд нь нийслэлийн одоо тодорхой албан тушаал хашиж байгаа. За дийл одоо ямар нэгэн төрлийн өмчт нийслэлийн өмчт компаниудын захирлаар ажиллаад байгаа шүү дээ. Энэ асуудал дээр юу таны хувьд ямар байр суурьтай байгаа? Одоо төрөөс засаг даргаас цалин авдаг хүн хизээч хянж чадахгүй гэсэн. Маш чухал зүйл хүнд чинь. Иргэдийн хурлын төлөөлөгчид яг их хурлын гишүүдтэй адилхан байнгын ажилтаа байх ёстой. Энд бид нар засгийн газрын төвшөнд ажилдаг байх зохицуулт юм. Энэ кабинетэд ажиллаж байгаа алба багш нар тодорхой тоогоор хуулиар хязгаарлах ёстой. А бусад алба багш нар бол зөвхөн иргэдийнхэн дуу хоолой болоод иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлыг шийдлээр нь гаргаж ирээд засаг дарагт энийг санал болгодог. Ингээ бодлого гаргадаг. Энэ ажлыг хий гэвэл хуулинд л өөрчлөлт оруулах ёстой. Тэр энэ хуулийг бол богино хугацаанд явуулж нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар 2028 онд иргэдийн нийтийн одоо энэ хурлыг иргэдээс сонгогдож байгаа төлөөллийн байгууллагыг ажил авч карманд нь ордог биш хяналт тавьж дуу хоолойгоо хүргэдэг бодит шүүмжлэлийг асуудлын голыг олж бодлого тодорхойлдог юм байгууллага болохын төлөө ажиллах ёстой. Би яг ганц л гэртээ бол санал нэг байна.
Ер нь энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх мэдэл байна уу? Одоо төлөөлөгч биш хүн шууд хотын дараагаар томилогдоод ажиллаж байна те. Нийслэлийн иргэдийн итгэлийг аваагүй хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 45 төлөөлөгч байгаа дэмжлэгийг авч чадах юм. Гэхдээ би бол одоо эргэлзэхгүй байгаа. Манай 45 төлөөлөгч бол хэн нэгэн хүний карманд ороод учиргүй дуугаа хураачдаг ийм бас цаг үе биш. 24-өөс 28 оны манай төлөөлөгч нар бол дугуйрал дууныг докторвол одоо тэгэл хүчээ бүрэнцдэг бүрэн дүр үзүүлдэг. Хүсэл бодол эрмэлзлээ иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлаа санал шүүмжлээ ил далд бүх хэлбэрээр илэрхийлж чаддаг ийм одоо чадварлаг иргэдийн урал бүрдсэн гэж би харж байна. Төлөөлөгч дундаас хотын дараагаар нэр дэвших болцоотой хүн байгаагүй юм уу? Сая намаас чинь дээрээс л дэвшүүлсэн шүү дээ. Одоо нэгэнт ингээд бодлого болоод явж байгаа учраас бид нар санал шүүмжлэл ярихаас илүү энэ хотын дараагаар нэгэнт ингээд сонгож орж иж байгаа энэ залуугаа дэмжих хэрэгтэй. Ингээд бид нар араас нь иргэдтэйгээ хамтарч ташуурдаж тэгээд одоо иргэдийнхээ өмнө тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж би харж байна.